ерөнхийдөө миний санаа юу байсан бэ гэхээр мастер класс дэлхийд дахинд хүмүүстээ шилдэг одоо юу гэдэг амжилтанд хүрсэн ч гэдэг юм уу те өөрийнхөө салбартаа ингээд амжилт хүсэн тэр нэг амар лаг бүр дэлхийн одоо халбгүй өөрийнхөө салбартаа өөрийнхөө гаргасан амжилтанд хүрсэн тодорхой хэмжээнд хүмүүс тэрийг үнэлдэг. Тийм хүмүүсийн мастер классууд хийдэг. Багш байж бол, нэмч байж бол, юу ч хийж болно. За Нямка маань зөндөө олон cover хийсэн. Тэгээ та зарим мэдхгүй хүмүүс байгаа юм бол дараа нь бас үзээрэй. Ямар хүн ураад, ямар хүн дуудаад авчирсан бэ гэдэг. Тэгээ мастер классуудын маань салхийг хаагаж маань Нямка маань эхэлж байгаа. Тэгээ цаашдаа болох хөтөлбөрүүдээр бас зөндөө олон бас хөгжимч дуучид ингэж мастер класс хийн. Тэгээ яг мастер классууд яг яадаг вэ гэхээр зарчим нь болохоор тухайн хүн өөрөө яаж юмудаа хийдэг вэ? Би юмыг яаж хийдэг вэ? Миний хийдэг юмнууд юу вэ гэдэг өөрөө ярьдаг. Тэгээд яг өнөөдөр хувьд болохоор би жоохон сандраад байна. Тэгээд та надад туслаад ингээд ерөнхийдөө ярьцлага хэлбэр хоёулаа хийчихгээд гуйсан. Тийм учраас одоо ингээд би цуг сууж гин. Уг нь би цуг суух ёсгүй. Манай Нямка маань өөрөө бүх юмудаа ярих гэж тохирсон. Гэтэ хөлбөр арай өөр болчлоо. За гэхдээ зүгээр. За тэгээд Нямкад орой минь түргээ. Нэг. За бүгдээр нас орой минь түргээ. За Нямка. За манай хүн жоохон сандраад байгаа шүү. Тэгээд нөгөө түрэн би гэсэнтэй cover хийх тайз хоёр бас нэг ондоо. Cover яадаг вэ гэхээр би хийсэнтэй алдахгүй олон болохоор нэг юм тавтан дуулж болоод идэг. Түүнийг эдийдэлч бас болоод идэг тий. Тэгэхээр айгүй өөрөөхөр ингээд тайван ганцаараа манцаар хийж болдог. Тайз бол үгүй өөрөөс нь мянган нүд ингээд хараад ингээд жирийгээ сууж идэг учраас бас дуулах бас шал ондоо болчтой. Тэгээд Нямка маань бас жоохон сандралтай байгаа. Одоо сандрал нь яаж байна? За жоохон чанга яриараа. Би муу хүний дуучин гэж би мууга чанга яриад байгаа шүү. Энэ хамгийн чанга дээр байгаа юм. Сайн хүн болох зүйл яриад шүү. За сайн байцгаана уу? Cover дуучин Нямка байна. Тэгээ ерөнхийдөө би бол яг юм урлагийн чиглэлээр сургууль сураад төгссөн юм бол ерөөсөө биш. Монгол Улсын боловсролын сургуулийг багш англи хэлний багшаар сураад төгссөн. Гэхдээ яг ер нь урлагт дуртай багасаа ингээд дуулдаг хөгжим тарьтайсэн болохоор ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлээд юм хөгжмөө ерөөсөө хаяхгүй хөгжүүлэл яваад исэн. Тэгээд оюутан байхдаа гитар тоглож сураад тэг гитартай дуулдаг болсон. Ер нь бол анханасаа YouTube сувагт яг юм cover хийж эхлэе гэдэг зорилгоор бол анх бичлэг ерөөсөө оруулж байгаагүй. Нэг найзтай сюрприз ярих гад тэгээд дуртай дууг нь дуулаад оруулсан. Тэр 2014 онд тэгж оруулж исэн. Тэр миний хувьд яг хамгийн анхны cover маань гэж хэлж болно. Ийс хэмжээлийн маялаа 2014 онд оруулж исэн. Тэг өнөөдөр тэр сюрприз ярих гад дуу зориулсан найз манаас үзгээд ирсэн байна. Тэгэхээр энэ ташранд бас баярлалаа гэж хэлье. Яг тэр оруулсан анхны бичлэг ер нь бол ингээд цаашид cover хийх айгуу том тийм суурь гэсэн гэх юм да. Тэгээ ер нь тэгээд тэр бичлэгийг оруулсан байж байгаа 2017 оноос ажлынхаа цаг заваар хаяа ингээд cover дуу оруулдаг гэж. Би тэгтээ эхний ээлжинд бол дандаа Япон юм уу солонгос дуунуудыг монголоор орчуулаад дандаа Mongolian version гаргаж дуулдаг байсан. Дандаа гадаад дуунууд cover тэгээ заваараа оруулдаг гэж байна. Тэгээ сая жилийн өмнөөс яг YouTube суугаа идэвхжүүлэх гээд одоо яг бүр идэвхтэй cover хийж эхэлж байгаа. Нэг. За тэгэхээр Нямка маань 14 оноос эхэлсэн гэж байна. Тэгээ 14 онд хамгийн хэд дуусан дуу ямар дуу вэ? Ийс хэмжээлийн маялаа. За би мэдэхгүй юм. За тэгэхээр мэдэн бас мэдэх бах тий. Ер нь бол сэтгүүлч хүмүүс ингэдэг байхгүй бүх юмд аягүй гой бэлтжээд гой асуудаг байхгүй. Тэгээ би нөгөө яг хуу өөрөө чи ярьчин гэсэн болохоор бэлдээг байна л да. Бэлдсэн бол би мэддэг юм шиг ярих байхгүй. За тэгэхээр ер нь энэ чинь cover хий гэсэн бодолтой хүмүүс байна. Нэг cover хийчихсэн нэг дуулчихсан гэсэн бодолтой хүмүүс байна уу? За мэдээж байна тий тэнцээ байна. Өөр байна уу? За октод байна. За тэргэл маань бол ерөнхийдөө гитарын талаа тий яг дуулъя тий би нэг дуулаад нэг cover хийчихсэн тий бас нэг юм хурган мөрөөдөл ч тий бас ан чинь бас хүнээс бас зөриг гарна бас нэг хийж үзчихсэн гэдэг тий. За тэгэхээр яг хуу энэ бас хүмүүс зөндөө байна л да. Яаж эхлэх вэ гэдэг асуудал тий. Яаж cover хийж эхлэх вэ? Яг юунаас эхлэх вэ? Тий ер нь айгүй олон хүмүүс ингэж асуудаг.
би одоо cover хийж эхлэхийн тулд заавал микрофон авах шаардлагатай юм тий. Sound card миктэй байж ич би одоо cover хийж эхлэх үү гэж аюул олон асуудаг байхгүй. Тэгээ миний хувьд энэ тал дээр өгөх зөвлөгөө яг чи одоо ингээд чамд өөртөө нэг хөрөнгө оруулах боломж нь байгаа тий. Мөнгө ч нь байгаа. Би ингээд микрофон авчих боломжтой, sound card ингээд авчих боломжтой гэвэл тэгээд аваад эхлүүлж болно. Тийм боломж байхгүй байвал миний хувьд би өөрөө анх шууд микрофон аваад ч юм эхэлж байгаа байхгүй. Зүгээр шууд 100% гар утсаараа дандаа cover хийдэг байсан. Гар утсан дотор нөгөө рекорд гэх хэсэг гэдэг чинь ингээд зур аудио бичдэг. Рекорд гэх хэсэг дээр ингээд эхнээсээ дуусал алдахгүй дуулаад тэгэл тэрийгэ дараа нэг програмд оруулаад жоохон цөөрөө өгөөд тэгэл оруулчихдаг гэсэн байхгүй. Одоо ч гэсэн миний ер нь YouTube сувг дээр хамгийн их үзэлттэй Лил төвгийн одоо Намунагийн 1 2 3 өдөр дандаа утсаар хийсэн cover байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд бол гар утсаараа cover бичлэгээ хийгээд тэгээ YouTube сувг дээр байршуулаад тэрий чинь хэр их хүн үзэж юм те ямар хуу юм гэдгийг ингээ мэдэх боломжтой. Миний бас өөрийн нөгөө үлгэр жишээ авдаг тийм cover дуучид бас байгаа хит. Тэгээ тэдрийг ч гэсэн харж байхад эхлээд утсаараа дандаа бичлэг хийдэг байжгаад тэгээд нэлээд олон сабан өсөөд тэ үзэлт нь ингээд нэмэгдээ тогтмол юм үзэлттэй болсныхан дараа сетап хийж байгаа байхгүй home studio. Тэгээ тийм болохоор надаа ийм байхгүй юм чинь би эхэлж чадахгүй юм гэж бодох хэрэггүй. Ядаж гар утсаараа эхний ээлжинд бичлэгээ хийгээд тэгээд гар утасны өчнөө олон аппликейшнуудаас зөндөө гардаг болсон одоо нөгөө энэ cover хийхэд зориулсан тэгээд дууг янз бүр болгодог. Тэгээд өөртөө судлаад эхний ээлжинд гар утсаар хийвэл их зүгээр. Стап хийх гэдэг. Жишээлбэл одоо энэ зөндөө олон залуучууд бас ирээдүйн cover хийх ямар нэг өөрсдийн юм хийх хүмүүс бас байгаа ах. Тэгэхээр стап хийх гэдэг жишээлбэл одоо юу хана л да одоо гэрийн home studio тий. Яг юу хэрэг болох уу? Одоо тэгээд одоо хямд төсөрч гэдэг юм уу тий. Хийж эхлэхэд яг юу ихлэх хэрэг болдгийг. За эхний ээлжинд бол ямарсан тэгээд утсаар бүр хийсэн юм тий. Утсаараа бичээд орчин дуудаад байж идэг шүү дээ тий. Уцаараа хийгээд эхэлсэн юм байна. За тэгэнгүүтээ яг хуу хандлт ихсээд ирэхээр мэдээж ч нэг чанаржуулах хэрэгтэй болж байна. Чанаржуулах нь хэрэг жоохон левел дахиад юу болоод байна да тий. Стап хийж эхэлж байна. Тэгээ стап хийхэд одоо жишээлбэл яг юу одоо жишээлбэл чи хамгийн анх ингээд авсан одоо майк ч гэдэг юм уу тий одоо юу яг анх юуг хийж эхлэв? Стап хийж эхлэв юугаар? Тийм тэгээ нэг утсаар бичлэг хийгээд ихээр угаасаа явандаа нөгөө subscribe нэмэгдээд ихээр цаанаас ингээд шаардлагатай жоохгүй cover илүү сайжруулах хэрэгтэй болоод. Гэтэ би айгүй хямдхан юм авчихсан юм аа. Нөгөө би өөрөөс тэр үед чинь нөгөө sound card гэдэг чинь ийм байд юм аа. Микрофон ийм сонгоод аваарай гэдэг надад зөвлөж хүн байхгүй. Тэгэл зүгээр баг зах дээр явж байгаа л sound card байна уу гэж асуусан. Тэгэхээр бүр ямар юм байдгийг бараагийн ч хараагүй. Гэсэн чинь өө ийм байдэн штэ гэдэг надад нэг юм гаргаа өгсөн байхгүй. Тэр нэг хэдэн мянга зүйл байлаа да. 90 хэдэн мянга байлуу да. Тэгээ микрофон бас тэгэл нэг хөгжмийн дэлгүүр ороод өө нэг конденсер гэсэн нэг тийм мик авъя гэл. Тэгэл тэр нь бас нэг 98 мянган байдаг. Тэгэл авчихсан. Түүнээс яг ерөөсөө sound card гэдэг нь яг яадаг шийдтийг нь ч мэдэхгүй. Тэгээ одоо тэр анх авсан sound card гэжтэй хөрх мини миксер л байсан байлээ л дээ. Яг интерфейс ерөөсөө биш. Тийм тэгээд
хүмүүс бас надаас айгүй тэгээ асуугаад байдаг байхгүй юу? Ямар мик авах вэ? Ямар саунд карт авах вэ гэдэг. Би ч нөгөө өөрөө яг ийм аудио девайс чиглэлийн хүн биш болохоор ийм мик сайн байд юм аа, ийм саунд карт чинь сайн байд юм гэж яг бол ингэ зөвлөж болж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан тэр саунд картны үннээс шалтгаалаад угаасаа чанараа багтдаг. Микрофон ч бай, саунд карт ч яг хэр үнэтэй вэ тэгэл тэр чинийгээрэл илүү чанартай байна л гэж ойлгож байна. Тэгээд сая нөгөө жилийн өмнөөс YouTube суугаа илүү идэвхжүүлж эхэлсэн гэсэн чинь бас нөгөө чанараа сайжруулах хэрэгтэй болсон болохоор бас бүх девайсуудаа дахиад сольсон байхгүй саунд карт микрофоноо. Тэгээд миний хэрэгэлдэг саунд карт бол Focusrite Scarlett 2i4 гэдэг саунд карт хэрэгэлдэг. Зарим нь бол мэдчихэж байгаа бах тий бичлэг хийдэг хүмүүс байвал микрофоны хувьд гэвэл AKG P120 хэрэгэлдэг. Тийм ITC solution дээр AKG-ийн бүтээгдэхүүнүүд зардаг шүү дээ. Янз бүрийн брендинг. Тэгээ иймэрхүү саунд карт микрофон хэрэглэж байгаа. Тэгээ хамгийн гол юм нь та нарт нөгөө зөвлөх хамгийн гол юм нь хичнээн ингээ гоё саунд карт микрофон авлаа гэд тэр бичлэгийн програм дээр ажиллаж чадахгүй бол тэрнийхээ эд шийдийг ерөөсөө бүрэн үзэж чадахгүй. Нөгөө хүмүүс ингэж боддог юм би ч яг тэгж боддог байсан байхгүй. Мик аваад саунд карт аваад тэгээл шууд алах юм байна гэх. Тэгэл шууд амар гоё битуулаад барыг тэр микрофон миний өмнөөс амар гоё дууран ч юм уу тийм бодолтой. Гэхдээ хамгийн чухал юм нь болохоор чиний ашиглаж байгаа нөгөө програм байгаа шүү дээ тий. Чи тэрийгээ өөрөө яг ашиглаад яаж хүний чихэнд наалцтай сонсгох вэ тий? Яаж микс мастер хийх вэ гэдгээ сурахгүй нөгөө үнэтэй саунд карт мик авсны ямар ч ашиг тус байхгүй. Юусэн ямар ч ашиг байхгүй. Тэгэхээр тэрийг сайн анхаарал эхлээд програм дээр сайн ажилласан. Би одоо л яг нөгөө Cubase дээр юм бичлэг хийдэг байхгүй юу? Тэгээ анх бүр ингээ юугаач мэдэхгүй бас ингээ нөгөө хилээ зөвлөөд өччих хүн байхгүй. Тэгэл ерөөсөө YouTube-тэй л нөхрөлж амжиг хавтуу яаж бичих үү эсвэл яаж микс хийх үү гэл тэгэл дүүрээгаал ингээ оролдож үзээр байгаа. Яг уу тэгээ одоо л нэг жоохон аргаа болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр та нарт зөвлөхөд хамгийн гол юм нь хичнээн үнэтэй юм авсан ч гэсэн тэрий чинь гоё дуургадаг юм л ерөөсөө тэр бичлэгийн чинь програм байхгүй. Тэрэн дээрээ яг сайн ажилласаар арай. Тэгэхээр нөгөө эдит хийн тий хамгийн гол нь 1000 сая дуулаад байдаг. Тэгээд бас мэдээж амар супер дуулчууд болох. Гэхдээ энэ бол эдит хийхгүйгээр дуулдаг хүн гэж энэ бол байхгүй тий. Тэгээд хамгийн супер юм бол бас эдитийн Cubase би өөрөө Cubase ашигладаг учраас энэ Cubase аягүй сайн гэж бас зөвлөмөр байна. Төчний юу штэ. Фри штэ. Бүр үнэтэйнүүд нь бол үнэтэй байгаа. 8 9 мөснө гараад ирсэн байгаа. 5 4 5 6 мургаанууд нь бол үнэгүй байж идэг. Бас та нар одоо гитарын гэсэн бас Cubase ашигла. Тэгээд FL өөр бас програмууд байгаа л да. Гэтэ яг нөгөө Cubase бол ялангуяа нөгөө яг edit хийхдээ бол хамгийн одоо супер програм байдаг. Тэгээд CUBASE гэсэн нэртэй Cubase гэсэн програм байгаа. За тэгээд чи хүмүүсүүдэд дуугаа хэрхэн хүргэх вэ гэж байна. Одоо нөгөө дараагийн асуудал нь болохоор за та нар ингээл за өөртөө ингээ хөрөнгө оруулаад тэгээ өчнөө мөнгө зарлагтай ингээ юм авлаа. За тэгээд ямар нэг контент ч юм уу нэг cover ч юм уу ингээ хийгээд тэрийг YouTube байршуулсан чинь тэрийг ч олон хүн үзэхгүй бол мэдээж аюу хэцүү шттэ тий урам хугармаа шттэ. Яг л маш их цаг зарцуул маш их хүчин чармай чинь зөндөө юм болоод чинийг юм гаргаад тэрийг YouTube-д оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр үзэлтэй хэрхэн нэмэгдүүлэх вэ? За энэ бас чухал. За миний хувьд л өөрийн үдсэн туршлагаас судалсан зүйлээсээ юу гэсэн хамттай хуваалцъя. За эхнийх нь болохоор яг тийм хит дууны моментыг алдахгүй бол маш сайн. Энийг мэдхийн тулд би Billboard-ын жагсаалт, Английн шилдэг дууны жагсаалт, Солонгос тэгээд Монголын шилдэг дууны жагсаалтуудаас гардаг болсон мэлээ шүү дээ. Тийм iTunes дээрс хамгийн их татагдсан 20 дуу мөн энэ гэдэг. Ийм хит болж байгаа дууны жагсаалтыг дандаа хардаг байхгүй. Тэгэхээр одоо ямар дуу хит болж байна вэ? Ямар дуу хүмүүс маш их сонсож байна вэ гэдгийг үргэлж судлаад харах хэрэгтэй. Тэгээд яг тэр оргил үе байгаа шүү дээ хүмүүс ингээд маш их сонсоод нөгөө хайлт ихтэй хандалт ихтэй тэр оргил үеийг алдахгүйгээр чи хэрвээ cover ч юм ингээ оруулчих юм бол яах вэ гэхээр за одоо жишээлбэл Вандебогийн чиний нүдэр ч юм ингээ гарсан гэж бодъё те за тэнгүүт нэг 7 хоногийн дараа ч юм 2-7 хоногийн дараа чи cover оруулчих юм бол угаасаа нөгөө хүмүүс маш их сонсоод YouTube руу нөгөө хайлт өндөр байгаа болохоор Вандебог л хайнгууд чиний cover араас нь гараад ирнэ гэхгүй тэгэхээр хүмүүс энд cover бас байгаа юм биш тэгээд дараад үзэх
тийм магадлал илүү өндөр гэсэн. Тийм болохоор иймэрхүү моментыг яг алдахгүйгээр гадаад дуу ч гэсэн яг ялгаагүй шүү дээ тий. Гадаадд хит болж байгаа дуу гэх юм бол. Тэгээ ингээд хийх юм бол энэ бас үзэлтэд ингэж нэмэгдүүлэх нэг арга. За хоёрдугаарт нь болохоор хаштаг болон тагийг бас маш сайн хэрэглэх юм бол YouTube нөгөө хайлтын систем дээр арай илүү чиний cover ч юм уу хийсэн юм чи арай илүү дээшээ гаргаад ирдэг байхгүй юу? Одоо бичлэгээ апплод хийхдээ хаштаг хэрэглээд хоёрдугаар нь шошго гэдэг тагн дээрээ чиний хийсэн зүйл чинь яг ямар үгээр хайвал гарч ирэх вэ гэдэг тэр бүх үгнүүдээ таглаад өчтдөг байхгүй юу? Одоо шийдэл би нөгөө Вандебогийн дууг оруулж ингээл Вандебо гэж оруулаа, Вандебо гитар гэж оруулаа, Вандебо гитар лесен, Вандебо cover ган ингээд оруулаад тэнгууд тэр тоолонд хүн зүгээр л Вандебо гэж бичгээд ямар ч гэсэн миний cover заавал тэр доор нь ингээ гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр YouTube-ийн таг сайн хэрэглэх юм бол хайлтан дээр илүү өндөр гарч ирдэг. За дараа нь thumbnail-ээ бас илүү сонирхолтой хийвэл нөгөө thumbnail гэдэг чиний бичлэгийг чинь ингээ танилцуулах зураг гэсэн үг шүү дээ тий. Тэр чинь хүний сонирхол татгүйц байх юм бол бас чиний хийсэн юм чи ороод үзэх магадлал арай өндөртэй гэсэн. За тэгээд гуравдугаарт нь бол хамгийн энгийн арга нь угаасаа хүн болгон өөрийнхөө Facebook, Instagram-аар сурчлага хийж болно. Янз бүрийн хөгжмийн группүүд рүү шеэр хийж болно. За эсвэл тодорхой хэмжээнд мөнгө төлөөд илүү олон хүнд хүргье гэх мөнгө төлөөд спонсорлоод ингээд бас хийсэн юм бусдад хүргэж болно. За тэгээд дараагийн нэг асуудал нь YouTube дээр хийж байгаа тэр зүйлээ одоо нэг үзэгчээ яг алдахгүйгээр ийм тогтмол бас хандлттай байх нь аягүй чухал гэдэг байхгүй. Тэрийг яаж мэдэх вэ гэхээр YouTube-ийн анализыг байнга шалгаж явах хэрэгтэй. Чиний хийж байгаа тэр контентыг үйлдвэрлэж байгаа зүйлийг хідээс хэдэн насны хүмүүс үзэж байгаа вэ? Тэ бас аль орноос илүү хандлттай байгаа вэ? Тэр анализаа сайн хараад тэгээд одоо чи миний YouTube суваг дээр 50-аас дээш хувь нь 18-аас 24 насны хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр би нөгөө цаашдаа cover хийхдээ за 18-аас 24 насны хүмүүс одоо юу сонсож байгаа вэ те ямар дуу сонсдог вэ гэдгийг тооцох хэрэгтэй болдог. Тэгээ энийг ингэж бас бодож байгаа cover хийдэг. Тэгэхээр ийм YouTube-ийн бас анализыг сайн харж байгаа цаашдаа юу хийвэл илүү хүний сонирхлыг татаж чадах вэ гэдгээс бодоод хийх юм бол энэ нь бас үзэлтэнд нөлөөлдөг. За тэгээд хамгийн сүүлд нь өөрийн тийм хэв маягтай байх юм бол хүний сонирхлыг бас илүү сайн татаж чаддаг. Миний сонирхдаг яг тэр cover дуучид яг өөрийн гэсэн тийм хэв маягтай одоо нэг оригинал дуутай нь юус ижилхэн дуулдаг байхгүй юу? Шал өөр хувилбар гаргаж ирээд дуулцдаг. Тэгэхээр хүмүүст илүү сонирхолтой байдаг болохоор олон сабскрайбтэй тийм олон хандлттай дуучид олон байдаг. Тэгэхээр чи cover хийхдээ аль болохоор оригинал дуутай төстэй биштэй яг чиний хувилбарыг чи өөрийнхөө ингээ мэдрэмжийг тэр дуундаа шингээгээд яг чиний гэсэн хувилбарыг гаргаж ирэх юм бол тэр нь хүмүүст илүү сонирхолтой. Би бас cover хийхдээ ер нь бол дандаа тэгж боддог. Аль болохоор оригинал дууг нь олон удаа сонсдгоо тэрнээс арай өөр байхаас арай өөр хувилбараар хүмүүст хүрэхээс ингэж бодоод хийдэг. Энэ нь миний ямар ч сан cover хийхдээ баримталдаг хамгийн гол зарчим. За тэгэхээр ерөнхийдөө хаштаг маш чухал. Thumbnail бол түр хэллээ шүү дээ. Юу гэдэг одоо би сүүлийн үед миний өмнөх юу дээ. Юу нэ? Өөч марталаач. Өмнөх видеоны thumbnail байсан. Тиймний өмнөх видеоны thumbnail гэдэг уусаа миний өмнөх видео thumbnail байсан байгаа хэрэг байгаа юм дөө гэсэн. Ядаргаад. Тийм. Тэр чинь угаасаа тэр Монгол угаасаа өөр байхгүйсэн юм чинь. Тэгээ яг хөө сүүлийн нөгөө бас айгүй бол хичээлүүд гараад хүмүүсийн сонирхлыг татах үүднээс thumbnail-ууд маань өөр болсон байгаа. Тэгэхээр миний хичээлийг үздэг хүмүүс авах юм бол анзаарсан бах тий шал ондоо болсон байгаа. За thumbnail мэдээ чухал хаштагууд бас мэдээ чухал. Тэгээ хаштагууд өнөхөд одоо one day боо энтергээ бас хаштаглаа явуучих бол амар их серчэнд их нөлөөлнө. Энэ хаштаг айгүй чухал шүү. За тэгээд нэг юм асуудал байна л да. Яагаад өөрийн дуу хийхгүй тий заавал гадаад дуунууд ч юм уу энэ яг гээд өөрийн уран бүтээл хийхгүй яагаад coverлоод байгаа. Тэгээ яагаад заавал cover гэж тий. Надад тохиолдсон зүйлийг бусдад бас тохиолдсон байж магадгүй. Зөвхөн би нөгөө түрүүн хэлсэн шүү дээ нөгөө гадаад дуунууд coverлдог байсан. Тэгээ би анх гитар сурдаг байхдаа өөрөө ингээ би дагаад YouTube-ээс хараад сурдаг байсан байхгүй. Би ч бүр сүүлд давка гэх шаваарсан байхгүй.
Тэгээ өөрөө интернетээс нөгөө гадаад дуунууд ингээл за тэр дуу сурыг гээл гитар гээл оруулангууд ингээл нөгөө түмэн шилээрээ гараад ирдэг. Гитарын хичээлүүд нь эсвэл cover-ууд ингээ гараад ирдэг. Тэгээ нөгөө өөрөө хараад тэдгээр ингээ хараа сурчдаг байсан болохоор тэгээд 17 онд нөгөө cover хийж эхэлж байгаа дээ. За нэг хитэн Монгол дуу coverж үзтiim үү гэж бодоод. Тэгэхэд яг Наманнагийн 1 2 3 айгүй хит болж эхэлж байсан байхгүй 17 он. Тэгээд яг нэг сурсан цангаараа YouTube руу ороод Наманна 1 2 3 гитар код мод гэ хайлуу та. Тэгэд юу ч гарч ирээгүй тэр үед. Тэгээд надад би нөгөө өөрөөс нь онлын юм сайн мэдэхгүй байсан болохоор тэр ямар аккорд ашиглаад яагаад байгаа юм бол гэдгийг бас мэдэхгүй. Тэгээ ямар ч гэсэн нэлээд зовж иж яг сонсголоороо би аккордуудыг гаргаж ирсэн байхгүй намнаг 1 2 3 үед. Тэгээ би тэр үед бодож ирсэн. Яг ялангуяа юм шин залуу хамтлаг дуучдын ингээ YouTube-ээс хайхаар ядаж нэг cover гараад ирдэг бол их зүгээр юм байна да. Ингээд гитар сонирхоод сурж байгаа хүмүүс ядаж ингээ гараад ирвэл ямар аккорд хэрэглэж байгаа юм бэ ч юм уу те. Ингээ мэдгэт нь арай амар юм байна да гэж бодоо. Тэгээ тэрнээс хойш ер нь бол илүү төлхөө яг Монгол шин залуу хамтлаг дуучдын cover-ыг coverлдог болсон. За тэгэхээр Нямка маань дандаа гитартай coverлдог тий. Тэгээд яагаад төгөлдөр хуур биш гэж тэг яагаад одоо юу гэдэг юм өөр ямар нэг хөгжим биш заавал гитар гэж. Эхлээд бол гитар өстөө сонирхдаггүй байсан. Өөр ерөөсөө сонирхдаггүй байсан. Би төгөлдөр уур сурна гэж бодоо яваад байдагс байхгүй. Тэгээд үнийн судлаад гадуур нөө төгөлдөр уур авах гээд ингээ үнийн судлаад нэг мөсөн яг ингээ бүтэн секц төгөлдөр уур авах гээд хайсан чинь бараг сая май гэл айгүй үнэтэй. Тэгээд сургалт нь гэсэн чинь тэр үед чинь 150 200 сарын тэгээд за айгүй үнэтэй юм бэ нугасаа дийлэхгүй юм байна гэж бодоод тэгсэн чинь гитар арай хямдхан байсан байхгүй. Тэгээ миний хамгийн анх авч ирсэн гитар нэг 120 мянга байлоо та. Тэгээ 120-оор ямар ч нэг гитар. Тэгээд заавал сургалт моргалт гэхгүйгээр өөрөө ингээд бас интернетээс хараад сурчиж болох юм байна гэж бодоод анх хэлжсэн. Гэхдээ хамгийн гитар сурахад миний бүр хорхоо хүрчихсэн нэг дуу байдیں۔ John Lennon-ы Imagine гэдэг дуу айгүй гоё акустиклаад нэг дуучин аягүй дуулсан. Тэгээд би за энэ дууг л гитар дээр тоглоо сурчиж тэгээл болоо гэж бодоо. Тэгээд сурсан л та. Тэгээд тэрнээс хойш угаасаа мэдээж бүр дуурлаад гитар нь бүр дуурлаад угаасаа зогсоогүй. Цаашаа одоо ч гэсэн мэдээж ингээд сурсаар байгаа. Тэгээд одоо ингээд бодоход гитар сурсандаа аягүй баярлалтай байхгүй. Яг гэвэл ганцхан хөгжмөөр ингээд тоглож байгаа мөртлөө гитарын дээр аягүй олон хөгжмөөр тоглож байгаа юм шиг тийм аялгуунуудыг гаргаж болдог. Уянгалаг тоглож болно, илүү хэмнэлтэй тоглож болдог. Тэгээ эсвэл ингээ бөмбөрийн бит, тэ перкашн хийгээд бит бас өгчөж болдог. Тэгээ тийм болохоор одоо л ер нь гитар суурсанд аягүй баярлалтай. Тэгээд төгөлдөр уур сурсан юм бол тэгээд одоо төгөлдөр уур чигээл явах гэж тэ чаас нөгөөдгөө машин дээр хөлтгсөн чинь юу яадаг гэсэн ч боддог. Гэцээд тэгээд ерөнхийдөө сая яг мэдээд бэршээлүүд ярьлаа тий. Ерөнхийдөө хаагаад гардаг юу гардаг. Ерөнхийдөө ингээд яг cover хэд хамгийн их хүндрэлтэй байдаг юмуд яг юу юм бэ тий. Бид ямар нэг эхлэхэд миний хувьд болохоор яг түрүүн хэлсэн хэцүү байсан юм нөгөө хилээ зөвлөд өгч хүн байхгүй нөгөө асуух хүн байхгүйсэн болохоор одоо би жишээ нь Cubase өөрөө ингээд суудах чад өнөөдгөө яаж ажиллуулахыг мэдгүй. Тэгээд нэлээд угаасаа цаг зарцуулж байгаа байхгүй. Тэгээд микрофон яаж авах вэ, саунд карт яаж авах вэ, энэ нэг одоо тоног төхөөрөмжтэйгээ яаж ажиллах вэ гэдэг дээр зөвлөөд ингээ хилээд өгч хүн байхгүйсэн болохоор тэр тал дээр нэлээд хэцүү байсан миний хувьд. Бусдаар бол ерөнхийдөө гайгүй. Яг одоо device болон програмууд дээр ажиллах нь хамгийн хэцүү. Тэгэхээр юу гэдэг ингээд хамгийн анх нь 1 2 3 cover тий. Монгол дуу юм. Тэгээд чиний cover 1 2 3 нэг хосон дуулдаг чинь 1 2 3 билүү? Хил төгөг одоо. Одоо. Одоо билүү? Тийм шүү дээ. Одоо төшид он. Чин 18 он билүү? 2 жилийн тий 18. Ерөнхийдөө юу гэдэг тэгээд Монгол зөндөө олон cover хийж одоо саяны манай хатан төгөлдөр байна. Одоо ингээд зөндөө олон cover хийж байгаа. Зөндөө олон залуучууд хүүхдүүд байгаа л да. Тэгээд мэдээж одоо хүн хяналт авах одоо түрүүн бас супер харуудаа хэллээ шүү дээ. Хаштаг аягүй чухал. Тэгээд мэдээж billboard тий ямар нэгэн судалгаа утас хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг ер нь бас өөрийн нэг дуртай гэхээсээ илүү бас судалгаа давангаалаад байна уу? Эсвэл яг өөрийн дуртайгаа давангаалаад байна уу? Үгүй
бусдын л хүсэл сонирхол яг тааруулж байгаа. Тэгэхээр яг судалгаанаа тулгуурлаад байсан шүү дээ. Би нөө түрүү хэлсэн шүү дээ. Миний үзэж байгаа YouTube сувгийн 50-аас дээш 60% нөгөө 18-аас 24 насны хүмүүс байхгүй. Тэгэхээр чин би нөгөө өөрийнх нь туртай юм хий гэхлээр угаасаа яг мэддэгддэг байхгүй юу? Би хаяа яг тэр хүн сонсноо сонсохгүй нь хамаагүй угаасаа энэ дуу би өөртөө зориулсан хийж байгааг cover-д оруулалт юм. Тэгээд за хүмүүсийн их сонсож байгаа дуу зүгээр миний дуртай дууг ингээ орохоор уусаа үзэлт нь ингээ тэнгэр ялгаатай байдаг байхгүй. Тэгэхээр бол тэгээд яа харахгүй нөгөө ямар хүмүүс намайг дийлэнхэн сонсож байна тэднэрт илүү тэдний хүсэл сонирхолд илүү давмгай тааруулаад хийхийг одоохондоо ичиж яг гоо бүр ингээ subscribe өсөөд тэ илүү олон фэнтэй болоод тэгээд ирэхлээр бол илүү дуртай юмнуудаа бас хаа ингээ оруулж ийж бас бодож байгаа л та. Одоо юу чин гангац цааш хэд үлээ юу? Сая 400. Тийм тойд юм. Миний тойд үлээ анараа сая 100 за 300 хоцорсон л явж байгаа юм байна. Минийх бол сая 100 үт юм. За тэгээд минийх бол асар удаан явж байгаа шүү дээ. Ингээ сая май гараад очих сэтгэл ямар вэ? Яаж юм? Догдолж гин. Одоо ингээл 900 900 хүрэхээр айгүй ингээл за хийцээ хүрэх юм бол ингээ хардсан байл шүү дээ. Би ихтэй яг үзэлтүүдэд нэг шалгахдаг байхгүй. Хам юм аа. Орол андаа өөр төвшнийгүй юм бэ? Андаа. Игэлгүй гэлөө. Next. Гэм мэдгүй амар сонирхдаггүй маа. За одоо хэдэн үзэж юу, яаж юуж юу өчргөө нэлээд байж байгаа л гэтээ би ганган цагааны бүртийг сая мая болтлоо явна гэж бол үнэндээ төсөөлөг байхгүй. Тэгэд яг юу яадгийг ерөөсөө даа гэсэн юм яг явдаг байхгүй. Энэ бол ерөөсөө тэр бүр хамгийн аимшигтай миний хамгийн хурдан хийсэн cover. Ерөөсө 3 хоногийн дотор гаргасан cover байхгүй. Тэгээд ингэж их олон хүн үзээд таалагдсан гэж ерөөсө төсөөлөгөө. Гэхдээ мэдээж ерөнхийдөө нөгөө One Day Bochum IMC-ийн дуу хийхлээр хэр их хандалттай тэгээд баримжаа бол өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. За яг тэнд очих хэмжээний гэж бодсон чинь бүр ингээд бүрсээ тэр чигтээ ингээд дэш явцсан. Тийм би одоо тэр нөгөө Insta чинь нэг дуугийн нэг хоёр сонсоод тэгэл нэг юм их тоглож ийл. Юу нь бол тэгэл тоглосон баггүй. Миний Insta ч одоо миний хамгийн их видео юу шүү дээ. Тэгэл зүгээр л жунгаа дуугээд яг үнд бол тэгж лах бодсон. Мөн жунгаа дуу. Тэгээ оруулсан чинь амар хандлт авсан. Тэгээд одоо яг өөртөө хятадын гитарын cover амар их үүдэн шүү дээ. Мэдээ их байгаа шүү. Тэгэхэд хамгийн дээд нэг 580 мянга view-тэй байдгийн. Тэгэхээр энэ айгуу сонин яг хүн хаахраагүй өөрөө нэг хаахраагүй ингээд за гэсэн юм айгуу юмд хүрээд өөрөө бүр аим хамаг зүрх сэтгэлээ зориулаад за би нөө факт хийлдгийг чинь анх cover гэж чинь Монгол тэрний тоглолтог ширхэг хүн байгаагүй шүү. Одоо мэдээж олон залуучууд тоглолтыг сурцсан байгаа. Тэр чинь хичээл гэж байхгүй шүү. Өөрөө сонсоод өстой ёо 2-3 сар жагаа нухчаагаал за одоо л өстой үний хүмүүс үзэл өстой хагаа авах чинь түүж явд. Тэр одоо 1000 үзсэн юм яасан. За арайч өгөх нэг 30,000 үзсэн юм яасан. Тиймэрхүү. Тэгэхээр айгуу сонин бас нэг юм юу гэдгийг нэг за гэсэн юмд хүрчдэг амар хичээсэн юмд хүрдэг тохиолдол байна. За ингээм Wonder Boy чиний нүдээр. За бүгдээ хамтдаа. Шүний сарыг салгасан чиний нүдээр урсгалсан талдсан дэргэд үлдээж явуулахгүй харгасан хутлаа байсан юм уу бүрд биш гэж юу чи намайг болгосон хиндэж итгэхгүй чамаас өөр зүрхээ дахиж дурлахгүй чи намайг болгосон хүнд итгэлгүй чамаас өөр зүрхээ дахиж хуртахгүй. Тэгэхээр одоо юу гэдэг чинь зүг дуулах техник гэж юм л та одоо асуулт нэр тий. Яаж дуулах сурсан юм? Одоо юу чи одоо дууг юу яаж өөрчлөөд идэв? Одоо юу гэдэг одоо сая манай хатан дүүл дээр одоо крип шалганд дуулчихлаа шүү тий. Одоо тэгээд яг хүн болгон өөрөөхөө өөрчилж байгаа шүү тий. Чи бол яг яаж өөрчлөлт юунаас санаа авдаг ч юм уу тий. Тэгээд яг ингээд яг юу гэдэг ямар гаргалгаа хүмүүс нөгөө ингэж асууад байдаг. Дуулалтаа яаж сайжруулах вэ? Яаж сайн дуулдаг болох вэ? Дуулах зөвлөгөө амар юм аягүй хүмүүс асуусан. Тэгээ миний хувьд за төгөлдөр хуурч бай, гитарч бай ямар ч YouTube-ээс юм өөрөө ингээ бит дагаад эхний ээлжид сурах боломжтой шүү дээ. Гэтэ дуу сурна гэдэг нь өөрөө бит дагаад сурахад хамгийн хэцүү зүйл байхгүй юу? Заавал ингээд мэрэгчлийн багшаар тий мэддэг хүнээр нь заалахгүй бол
яг өөрөө ингээ бие дагаад би гоё дуулж сурна гэвэл их хэцүү. Яагаад гэвэл одоо ингээд миний ярьж байгаа дууны өнгө байгаа шүү дээ. Бидний ингээ ярьж байгаа энэ хоолойны өнгө дуу гардаг өнгө хоёр ч нөгөө шал өөр ихгүй. Одоо л бид нар энэ багалзуураараа яг энэ хэсгээс одоо бидний ярьж байгаа дууны өнгө эндээс гардаг ихгүй. А гэтэл дуу хоолой хөгжим одоо шинэ гитар гэвэл ингээд наар байгаа шүү дээ. Наартай. Тэгээд тэндээс ч ингээд цангилсан тийм дуу гарч байгаа шүү дээ. Бидний биеийн дотор ч гэсэн юм хүндий зай байдаг ихгүй. Биеийн дотор өөрөөр хэлбэл чиний биеийн дотор ч хөгжим байгаа гэсэн үг. Тэгээд тэр хүндий зайнуудаар хүний тийм уянгалаг гоё тийм дуу хоолойнууд гардаг. Ханаас гардаг гэхээр гидснээс гардаг. Хотоод байгаа шүү дээ. Бас гидс байгаа шүү дээ. Тэн дотор ч ингээд зай байгаа шүү дээ. Тэргүүрчин гардаг. Цээжнээс гардаг. Уушиг байгаа шүү дээ. Уушигн дотор ингээд нөгөө жижиг нүхнүүд байгаа шүү дээ. Бидний уушигн дотор тэргүүрч ингээд агаар гарч байгаа шүү дээ. Тэрнээс дуу хоолой гардаг. Тэгээд дараа нь хамарнаас гардаг. Бидний хамранд нүх байна шүү дээ. Энд ингээд дахиад хүндий зай байгаа шүү дээ. Энэ хүндий зай боломж резонанс буюу цуураа үсчиж дуу хоолой хүний дээр дуулаад байгаа дуу хоолой чинь тэгж гардаг байхгүй. Тэгээ хамгийн дээдлийнх нь head voice буюу толгооноос гардаг. Толгооны өнжин тархины энэ хавьд бас юм хүндий зай үсгдэг юм хэсэг байдаг. Тэгээ ингэж гардаг. Энэ техникүүдийг одоо нөгөө зарим хүмүүс тулгардаг асуудал юм байдаг ш. Би ер нь бол яг ингэ дэжгүй дуулчдیں۔ Даанч дээшээ ерөөсөө ингэ гартгүй гэдэг тий. Яг дээшлүүл гэхээр ингээд ерөөсөө гарч өгөхгүй. Тэр нь юутай холбоотой гэхээр багалзуураараа дуулаад байгаа хгүй. Нөгөө ярьдаг өнгөөрөө дуулаад байгаа болохоор дээшээ ерөөсөө гарахгүй байна. Саяны миний хэлсэн гидс, цээж, хамар, толгой энэ хэсэг рүү дуугаа шилжүүлж иж дээд өнгө гардаг хгүй. Тэгэхээр энийг яаж гаргадаг вэ гэхээр за одоо жирийн үед бид нар ингээ ярихдаа авдаг амьсгал бол уушигнаас авдаг. Одоо ингээ ярьж байхдаа ингээ амьсгал авах тулд уушигнаас амьсгалж байгаа. А дуудуулыг гэвэл хөвлөнөөс амьсгалах хэрэгтэй. Хөвлөндөө амьсгал аваад тэгээд хотоодны энэ дээд хэсэгт нэг үрц гэдэг юм жижиг юм булчин байдаг байхгүй яг хотоодны чинь дээр чинь. Тэгээд хөвлөн дээр авсан амьсгалыг тэр үрцэн дээр ингэж чангалаад тэгээд тэр үрц за энийг гидс рүү явуулах уу эсвэл цээж рүү явуулах уу те эсвэл хамар руу явуулах уу толгой руу явуулах уу шилжүүлэхийг шийддэг. Тэгээ ийм имийг ингээд анханаас нөгөө сураад яг зөв дасгалыг хийж иж чиний нөгөө хоолой ч гэсэн булчин учраас хөгждөг. Яг зөв яг гоё хөгжүүлж чадна хгүй. Тэгэхээр өөрөө за YouTube-ээс одоо ч нэг коуч нарын хичээлүүд ч гэсэн YouTube дээр байдаг л та. Одоо Америкийн коуч нар ингээд хичээлүүдээ YouTube дээр оруулдаг. Гэтэ өөрөө нөгөө хоолойн дасгал хийхээр нэг аюул нь юу гэхээр зөв хийхгүй бол хоолойны хөвчөө гэмтэх аюултай гэдэг. Дээшээ гаргах чинь гэл нөгөө хамаг чадлаар хашгираад байдаг хгүй зарим хүмүүс. Дээшээ гарга гэл тэгэл ингээд дээшээ. Гэтэл нөгөө багалзуураараа л хашгираад нөгөө яаж тэрийг ингээд дээшээ шилжүүлэх вэ гэдгээс сурааг бол энэ дээр л ирээ хашгираад явандаа энэ хөвч гэмтэх аюултай байдаг хгүй. Тэгэхээр та нар илүү гоё дуулж сурыг те дуулалтаа ингээ бүр хөгжүүлээ эсвэл ингээ цаашлаа бүр дуучин болъё юм тэр гэж бодож байгаа бол яг мэрэгжлийн багшаар те яг зөв аргаар нь заалах юм бол илүү үр дүнтэй. Тийм ээ. Одоо наад ч өстө мэдчихгүй юм байна. Судалж байгаа гэж юм. Ямар эвгүй санагдаад байна. Миний ходоочод хоосон зайд яваад. Тийм шүү дээ. Тэндээс бүхэ багшаа за нэмээд хэлбэрлэл ийм багцаа. Одоо нөгөө нэг дуурийн дууч байгаа шүү дээ. Тэ? Хамгийн доошоо тэр хамгийн дээшээ гардаг шүү дээ дуурийн дууч. Тэр чинь гидснээс хамгийн доод өнгө нь гидснээс ер нь хүний гаргаж болох хамгийн дээд өнгө толгооноос гардаг хгүй. Сайн нөгөө хатан төгөлдрийн тэр хамгийн ингээд дээшээ эсгэрч байгаа юм шиг хэсэг байсан шүү дээ, тэ. Тэр чинь энээс гарч байгаа хгүй. Ингээд дээшээ толгооноос гарч байгаа дуу хоолойхгүй. Тэгээд одоо яг R&B, jazz, soul дуучид байгаа шүү дээ, тэ. Одоо за хэн бэ гэм Beyoncé, Demi Lovato, Justin Bieber тэдний дуунууд бүгдээ эндээс хамарнаас ингэж гардаг байхгүй юу? Дин ингэж гардаг. Тэгээд rock дуучид байгаа шүү дээ, тэ. Rock дуучдын бас нөгөө юм нэг юм хашгирч байгаа юм шиг юм ардгаар дуу хоолой гардаг шүү дээ. Гэт тэр чинь ингээд цээжнээс ус гардаг байхгүй юу? Одоо манай Монгол дуучид миний мэдхийн дуучин нарангийн хоолой цээжнээс гардаг. Нэг юм хүнхэр гэж гардаг шүү дээ. Цээжнээс гардаг. Дуучин Маралжингоогийн дээд өнгө гидснээс гардаг. Belt voice гэдэг хгүй. Маралжингоо айгүй нөгөө юм өргөн тэгсэн мөртлөө юм панчтай айгүй цохилттай дуулдаг. Тэр нь ингэж хөвлөнөөс гардаг хгүй. Ингээ юм өөр.
Тэгэхээр ерөнхийдөө дуулыг гэвэл бас эднээс аюул сайн судлах нь тий. Тэгжээж бас амжилт нь тэгвэл судалгаагүйгээр бас техникгүйгээр бас юм хийх нь хэцүү. За ингээд ямар ч гэсэн асуулт байна уу? Бас бүрдсэн хүмүүс бас асуулт байна уу? За суралт байгаа юу? Заадаг өгүүлж асууж байгаа шүү. Тийм зааж байгаа. Ер нь бол жил 2 жил орчим бол яг юм vocal coach-оор бол ажиллаж байсан. Яг саяны нөгөө ярьсан юмнуудыг зааж исэн. Тэгэхээр яг хуу заалах хүсэлтэй хүмүүс байх юм бол яг хуу миний Facebook юм уу Instagram хаягаар холбогдоорой. Хавар тий тойрог холбогдоорой. За ямар ч нэр юу яаж байгаа юм бэ шүү? Дуул үзэг энэ нь бол юм айгуу сони шүү. Яг бие дагаа сурах хүнээр заалгах хоёрт шал ондоо байдаг. Би өөрөө хангалттай хоол гоё хийн л дээ. Гэхдээ бас тоогооч багш нар очих бас юу юм биш. Бас надаас илүү юм билээ шүү. Тийм ойлгосон шүү дээ. Тэгээ удахгүй Тэнгис ах махтагаа бас ном хайцтэй юм гэж бодож байгаа. Тийм. Дууг одоо хэрхэн өөрчлөж тоглодог вэ? Тэр асуулаа шүү дээ. Дууг нь яг хэрхэн сая бол дуулалт ярьчлаа шүү дээ. Одоо одоо жанрууд байна шүү дээ. Төрлүүдийн одоо арай өөр болгодог юм уу те. Тэр чинь яг юунаас гардыг. Яагаад яг байгаагаар нь хуулахгүй те яаж ингэж өөрчлөлтийг ч гэдэг юм уу те. Дуулалт тал дээр биш ээ, хөгжим тал дээр ч гэдэг юм. Ер нь бол яг сонгосон дуугаа эхний ээлжинд миний хувьд яг арай өөр болохын тулд нэг оригинал хөлбөрийг олон удаа сонсохоос зайлсхийдээ. Тэгэхээр нэг ориг дууг нь олон сонсоод байгаа яг тэрийгэ дуурайх гэдэг байхгүй. Тэгэхээр миний хувьд эхлээд 2-3 удаа зүгээр сонсоод аян тогтоочтой. За нэг иймэрхүү аялгаутай юм байна. Бүтэн бодлоосоо сурахгүй. Тэгэнгүүтээ шууд гитараа бирж аваад шууд аккордыг оруулж агаад тэгээ өөрөө ер нь ингэж тоглож үзэж агаад за нэг иймэрхүү маягаар дуулах юм байна гэж норголчдаг байхгүй юу? Ковро. Тэгээд норголсныгоо утсан дээрээ бичээд хадгалчтэй. Тэгээ ерөнхийдөө хар зураг нь гараад ирсэн гэсэн үг шүү. За би яг энэ дууг нэг иймэрхүү маркер хийнэ гэв. Тэгээд хар зураг гаргасныхаа дараа харин дуугаа дахин сонсоод үг аяа бүгдийг цээжлээд тэгээд дахиад нөгөө норголсон юм харж байгаа. Тэгээ яг гитар дээрээ бүр яг таг болгож тааруулаад тэгээд аудиогоо бичээл. Тэгээд аудиогоо бичиж edit mixing хийгээл тэгээд дараа нь дүрсээ аваад тэгээд дүрс амаа тааруулж edit хийгээл тэгээд ер нь cover маань бэлэн болно доо. Аюулгүй cover гэх процесс ярьлаа шүү дээ. За өөр миний асуугаагүй бас хэлмээр байгаа зүйлсүүд юу вэ? Ерөнхийдөө яг энэ байгаа зүйлсүүдээр бүгднийг нь ярьлаа. Өөр ярих бас хэлж хийсэн. Тэгээ энэ байгаа хүмүүс бас миний асууж чадаагүй зүйлсүүд юу вэ? Ерөнхийдөө яг иймэрхүү ярмаар байгаа юмнууд нь ярьсан. Тэгээд хэрвээ та нараас бас асуулт байвал асуугаарай. За сая бид хоёр бол одоо cover яаж хийх вэ? Мэдээж дуугааг олон сонсох байг өөр юм байлгахын тулд бас их дууг нь дуурайхгүй тулд те. За яач тийм дараа нь тэгээ мэдээж нөгөө бичлэгийн явц явагдана те. Тэгээ гитараа бичнэ. За гитар ямар хөө тоглох уу гэдгийг бас шийднэ. За тэгээд гитар бичсэний дараа мэдээж дуулалтан дээр ажиллана. За тэгээд мэдээж дуулалт гитар хоёроо бичсэнийхаа дараа эдитийн ажил явагдана. За одоо гитар яаж дуурах, хоолойгоо яаж дуурах уу? За одоо юу гэдэг нь delay, reverb нь хэрэг дуурах, ямар хөө дуурах ёстой ч байдаг ч гэдэг юм уу. За тэгэж явсан дараа cover хэрэг хийх үү гэх те. Зураг авалтууд те яаж явах уу гэд. За тэнгуүтэ дараа нь мэдээж одоо апплод хийгээд ирэхээр хаштагууд яваад байна те. За хаштагууд маань ямар хаштагтай байх вэ? Thumbnail нь ямар байвал бас зүгээр ах уу гэд. Тэгээ ерөнхийдөө нэг процесс бол ийм энэ дунд байгаа чухал зүйлүүд бол одоо дуулалтаа яаж дуурах гэдэг чинь мэдээж нэг техник асуудлууд явчихна. Дуугаа яаж сонгох вэ гэдэг судалгааны асуудлууд явчихна. Тийм. За тэгээ мэдээж нэг оюуны өмчийн асуудал гэдэг нэг гадаад дуу хэрэг хийх юм. Одоо Монгол бол удахгүй бас тийм болох байгаа. Одоо Монгол хамгийн сүүпч одоо болд ах байгаа гэдэг тийм. TV production дуунууд бүгд амар штэ. Бүгд анхаас нь бүх юм ингэ төлөвлөж явцсан байгаа учраас хамгийн лицензтэй нугас нөгөө. Тэгээ араас нь чуук ахын дуунууд явах бах. Тэгээд харанд явах бах, хурд явах бах гэж явж байгаа. Тийм саран туяа ариунагч гэж явах бах. За окей баярлалаа. Нямката тэгээд мэдээж хүрэлцэн ирсэн хүмүүстээ бас айдуугаа тий өөрөө хөөөрүүдийг хөрөх байгаа гэж бодож байна. Ингээд Нямка манай гитарчин бэлгүүнэ. Чимээгүй дэргэж хараа сууя би болох уу чамайга. Час хийсэн жаргал шумбан согти хаяа чамайга. Зэжний хоймор чамд төгсөн VIP байгаа. Зингэл торгож битгий надаас барай.
байсан бол чамайг чагнаад унтгсан гамбарч болдгүй ганган цагаан бантыг суудан бэлцэг минь амсаж болдгүй эмний ганцхан амтан дэнцэн амраг минь санаанаас гардгүй сайхан шүлэг шиг мартахын аргагүй кино шиг яасан янзын амтан бэ яагаад заавал чи задаа эй девочка е ти мой сердечко ты как бабочка